Франц улсын Прага хотод манай улсын иргэн эмэгтэй бусдын гарт амнасаа алдсан хэрэг гарсан байна. Талигаач утга битүүлгээр амнасаа алдсан бөгөөд энэ хэрэгт манай улсын нэг иргэн саатуулан шалгаж байгаа байна. Мөн талигаачийн ар гэрхэн Франц улсад очсон бөгөөд ар гэрхнийг хүүхдүүдтэй уулзуулах, оршуулгын ажлыг гүйцэтгэх, цагдаад мэдүүлэг өгөх зэрэг асуудлуудад манай улсын элчин сайдын яам тусалцаа үзүүлж байгаа байна. Монгол улсын сайд нэг сайхан бүгд найрамд Хятад ард улсаас Монгол улсад суугаа бүрэн эрхт элчин сайд Ван Шаолын хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр 5 толгойн төсөөл Аз Европыг холбосон шинэ торгоны зам, талын зам төслүүд болон хоёр орны хамтран хэрэгжүүлэхээр яригдж буй бусад төслүүдийн талаар мэдээлэл солилцсон байна. Жил бүрийн 3 дугаар сарын 24-ний өдөр буюу өчигдөр дэлхийн нийтээр сүрээтэй тэмцэх өдөр тохиожээ. Энэ өдөр сүрээг илрүүлэн, эмчлэн, эдгэрүүлэн уриатаагаар манай эмчнэр ажилласан байна. Манай улсад жил бүр 4000 гаруй сүрээгийн шинэ тохиолдол бүртгэгдэж 100 мянган хүн амд 100-аас дээд тохиолдол бүртгэгдсэн байна. Мэргэжлийн эрхтний ерөнхий газраас 2014 онд хийсэн шалгалтын мөрөөр нэр бүхий компаниудын тусгай зөвшөөрлийг төлөвлөсөн тухайга эрүүл мэнд, спортын яам, албан тотоор хариу мэдэгджээ. Ацны жимс, Эрдэнэ бүрэн болон бусад 4 эмийн компани эмнэлгийн хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийг энэ сарын 19-ны өдрөөс эхлэн 3 сар хүртэлх хугацаагаар төлөвлөсөн байна. Барилгын ажлын гүйцэтгэл нь 50-60% байхдаа дэд бүтэц хөрөнгийн гачигдлаар зогссон нийслэлийн 4-р амрагч газрыг 2015 онд багтаан ашиглалтанд оруулах асуудлаар инхрийн үрс, халуун сэтгэл төрийн бус байгууллагаас өчигдөр мэдээлэл хийжээ. Тус төрийн бус байгууллагын амрагч газрыг ашиглалтанд оруулахад олон нийтээс ханиу цуглуулах аяныг өрнүүлж байгаа мэдэгдээд 4 удаагийн тоглолт зохион байгуулахаар төлөвлөжээ. Тоглолт энэ сарын 27-нд UB Palace-ийн концертын танхимд рок попын уран бүтээчлийн тоглолтоор эхэлнэ. Азийн хөгжлийн банкнаас үргэлдэг Азийн хөгжлийн төв 2015 эдийн засгийн тайлан хүчигтэр танилцуулжээ. Монгол улсын хувьд 2014 онд эдийн засгийн өсөлт 7.8%-тай байсан бол энэ онд 3%, 2016 онд 5% болж буурна хэмээн тооцоолсон байна. Монгол улсын хувьд эдийн засгийн өсөлт удаашаарч 2015 онд 3% болж саархан инфляц, төлбөрийн тэнцлийн дарамтыг барагдуулахын тулд төсөв мөнгөний бодлогыг чангалах шаардлагаас улбаатай гэж Азийн хөгжлийн банкныхан дүгнжээ. АСЕАН-ийн дээд түвшний уулзалтыг зохион байгуулах үндсэн зөвлөлийн ээлжид турал өчигдөр Шангрила зочид буудал болжээ. Зам тээвэр харилцаа холбоо болон байр зочид буудал хариуцсан ажлын хэсгүүдийн мэдээллийг сонсч шийдвэрлэх шаардлагатай зарим асуудлыг засгийн газрын хуралдаанд танилцуулахыг ерөнхий сайд ажлын хэсгийн дарга нарт үүрэг болгожээ. Аз Европын дээд түвшний 11-р уулзалт 2016 оны 7-р сард Улаанбаатар хотод болох ба 51 орны төрийн тэргүүн, засгийн газрын тэргүүн, гадаад хэргийн сайд нар болон олон улсын байгууллагын удирдлага, хэвлэл мэдээллийн зэрэг нийт 5000 гаруй зочид төлөөлөгчид оролцоогоор төлөөлөж байгаа байна. Азийн уул уурхай хөрөнгө оруулагчдын тэргүүлэх уул уурхай хөрөнгө чуулга уулзалт 8 дахь удаага Хонконгийн уулзалт үзэсгэлэнгийн танхимд нэгджээ. Энэхүү чуулга уулзалт нь 2000 орчим төлөөлөгчид хуран цуулж энэ үеэр гаргасан үзэсгэлэнд янз бүрийн орны 120 орчим компани төслүүдэд дэлгэн танилцуулсан байна.